Монс бол эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр ажлыг санхүүжүүлдэг 16 жилийн баялаг төвхтэй цорын ганц үндэсний сан. Эмэгтэйчүүдийн хөдөлгөөндөө өөрийн гэсэн байр суурь, нэр хүндтэй. Тэтгэлэг авагч нартайгаа хамтдаа бид чухал нийгмийн хөдөлгөөний доторх хөдөлгөөн болж ирсэн билээ. 2016 оны 11-р сарын 17-наас 18-ны өдрүүдэд болж өнгөрсөн эмэгтэйчүүд өөрчлөлтийг хөтлөгчд ураатай шин зорилт, шин боломж чуулга уулзалтанд Монгол улсын өнцөг булан бүрээс ирсэн эмэгтэйчүүдийн төрийн бас байгууллага бүлгүүдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцлоо. Чуулга уулзалтанд оролцож байгаа байгууллага бүлгийн хийж байгаа ажил нь олон янзын өнгө аястай. Нийгмийн олон асуудлаар ажилладаг хэдий ч бүгдээрээ эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг сайжруулах, сайн сайхан аж байдал, эрх тэгш байдал, шударга тунгалаг нийгмийн орчин бүрдүүлэхийг зорж байна. Ийм учраас энэ хоёр өдөр та бүхэн бие биенээсээ суралцах, холбоо тогтоон ажиллах асар их боломж нэгж байна. Мөн өнөөгийн амжилтаараа бахархахын хамт ямар туршлага сургамж хоригдлуулснаа эргэн харж, шин санаа авч, асуудлаа шинээр харж ажиллах, бусад хөдөлгөөнтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, өөрсдийнхөө хандлагыг өөрчлөх, хэрэгцээ шаардлагын шин нийтлэг эрмэлзэл, арга замаа гаргаж ирэх боломжийг энэ чуулга уулзалтанд олгоосоо гэж хүсэж байна. Чуулганд айдвартай оролцож цаашид хийх ажилдаа ганцар дүүрэн шин санаачлагтай буцаасай гэж хүсэж байна. Чуулганы ажиллагаанд амжилт хүсье. Энэ ялгаатай байдлыг чуулганы бэлэг тэмдэг болгосон юм. Олон асуудлаар тус тусдаа ажиллаж байгаа байгууллага бүлгүүд нэгдэж нэг хүч болж ажилласаа гэдгийг энэ бэлэг тэмдэг бэлэгдэж байгаамаа. Иймд чуулга уулзалтыг өндөрлөхөд оролцогчид маань нэгдэж нэгэн хүч болж ажиллах шин эрч хүч авч ганцах дүүрэн шин санаатай буцаасай гэж Монсын тэргүүн Монгол улсын анхны тэргүүн хатагтай цэвэрлэмаа чуулганы нэгтээ онцлон тэмдэглэлээ. Олон асуудлаар тус тусдаа ажиллаж байгаа байгууллага бүлгүүд нэгдэж нэг хүч болж ажилласаа гэдгийг энэ бэлэг тэмдэг болгож байгаамаа. Мөн чуулга уулзалтыг өндөрлөхөд оролцогчид маань нэгдэж нэгэн хүч болох шин эрмэлзэл өвөрлөн буцаасай гэж хүсэж байна. Та бүхэн энэ хоёр өдрийн турш өөрсдийнхөө эрх хөдөлгөөнийхөө хөгжил, бусад хөдөлгөөнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх болон өөрсдийнхөө хөгжлийн асуудлыг ярилцах боломжийг чуулга уулзалтанд оролцогчид байж байгаамаа. Ийм учраас энэ хоёр өдөр та бүхэн бие биенээсээ суралцах, холбоо тогтоон ажиллах асар их боломж нэгж байна. Дэлхийн ертөнц тэр чигээрээ өөрчлөлтийг шаардаж байна. Бидний ертөнц улам нарийн төвхтэй болж олон төрлийн туйшрал бүхий болж байна. Өлсгөлэн, ядуурл, хүчирхийлэл, дэгш бус байдал, газар нутгаа алдсан, дөрвсөн гэд олон асуудлууд улам бүр газар авч хүмүүс хохирсоор байна. Гэхдээ хэдийгээр ийм сорилтууд тулгарч байгаа ч бас шин боломж байна гэдгийг Монсын үүсгэн байгуулагч зөвлөх чин чулуун чуулга уулзалтыг нэгтээ хэлсэн билээ. Бид дотроо асуужаад тойроо түүнийг гүнзгийрүүлж нарийсгаад байх боломж өргөн хүрээд нийгмийн бусад бүлгүүдийг хамруулж оролцуулж чадахгүй байна гэж үзэж байна. Бид ч ялгаагүй үүнтэй санал нэг байх. Дэлхийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөнч бид дахин өөрчлөгдөх хэрэгтэйг удаа дараагийн хурал зөвлөгөөнүүдтэй ярьж хэлэлцээр байна. Бид дотроо асуудлаа тойроод түүнийг улам гүнзгийрүүлж нарийсгаад байх боловч өргөн хүрээнд нийгмийн бусад бүлгүүдийг хамруулж оролцуулж чадахгүй байна гэж үзэж байна. Чуулга уулзалтанд оролцогсод өөр сонирхол олон ялгаатай байдал, арга барил, хөгжлийн замналтай хэдий ч бидэнд үр дүнтэй хамтрах талбар байна.
Энэ тухай ярихдаа чуулга уулзалт оролцогчдийнхоо анхаарлыг дараах асуудалд төвлөрүүллээ. Нэгт эмэгтэйчүүдийн эрх, хоёрт хөдөлгөөний хөгжил, гуравт бусад хөдөлгөөнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх болон дөрөв өөрсдийнхөө хөгжлийн асуудлыг ярилцах боломжийг чуулга уулзалт олгосон юм. Чуулга уулзалтын нэг онцлог нь тухайн асуудлаа өөрөөр өнцгөөс харж хэлэлцэж ярилцсан юм. Оролцогчдийнхоо санаа бодлыг бүрэн сонсох зорилгоор салбар хуралдаан бүр нэгдсэн хуралдаан асуудлаа тойрон хэлэлцсэн юм. Чуулга уулзалтанд оролцсон хүн бүрт өөрийн санал бодлоо илэрхийлэх боломж олгосон нь чуулганы бас нэг онцлог гэж хэлж болно. Асуудал хийцэд хандлага арга барилаа ярилцсан. Даяаршиж байгаа өнөөгийн нөхцөл бидний хандлага арга барил одоогийн орчин нөхцөл байдлаа тохирч байна уу гэдгээр дахин нэг эргэн харъя. Тэрхүү шинэ орчин бидэнд ямар боломж сорилт гаргаж ирэх бол эргэцүүлэн бодъё. Сонсъё, ярилцъя. Хүрээгээ тийж мэдгээ байжуулж арга барилаа тохируулъя. Ийм замаар бид илүү сайн, илүү тодорхой өнгөтэй бүрэн дэвтнээсээ бусад оролцогчдоос хандаа идэвхтэй солилцъя. Бид хандлага арга барилаа өөрчлөх бол боломжоо сорилт болгон хоригноо. Улам даяарсаж байгаа дэлхийн ертөнцид олон зүйл хурдан өөрчлөгдөж, гадаад дотоод хүчин зүйлсийн нөлөө харилцаа үйлчлэлд бидний ажилд олон шинэ асуудлууд, сорилтуудыг гаргаж тавьж байна. Эдгээрийг хэрхэн ойлгож мэдснээс бидний үр дүн амжилт ихээхэн хамаарна. Бид ертөнцийг илүү нарийн төвөгтэй бол бидний амьдарч байгаа ертөнц илүү нарийн төвөгтэй бол олон төрлийн туйлшрал бий болж байна. Тэгш бус хүчирхийлэл хэвээр байгаа хэдиж бидний хөдөлгөөний ачаар өнөөдөр бас олон боломж, олон үр хаалга нэгдэж байна. За, бидний эрхийн асуудлыг харилцаа хамгаалал нэгдэж байна. Хэрэв бид нар өмнө нэг байгууллага гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байр дах бэлгийн дарга, бэлгийн хүчирхийлэл гэж дагнан ажилладаг бол өнөөдөр ингэж ажиллаж цаашдаа бас болохгүй нэ. Учир нь бидний олон асуудлыг хамаардаг. Тэдгээр асуудлаар бид ажиллаж ирсэн ариун туршлага хориг болсон мэргэсэн. Гэхдээ одоо эрхийн олон асуудлыг харилцаа хамааруул улам бүр нэмэгдэж байна. Өнөөдөр доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажил эрчимтэй эхэлж байна. Гендерт суурилсан хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал гэж ярихын хамт шийдвэр гаргах төвшөндөх эмэгтэйчүүдийн оролцоо, охид залуу эмэгтэйчүүдийн эрх, орхигдсон бүлгүүдийн эрх гэх зэрэг асуудлыг хөндөж ядлаа. Хуралдааны үеэр гендерт суурилсан хүчирхийлэл, ялгуурлан гадуурхалт болон охид залуу эмэгтэйчүүд асуудал нь анхаарлын гадна орхигдсон бүлгүүдийн эрхийн зөрчлийн асуудлаар хоригдлуулсан туршлага, амжилтууд сургамжаасаа хуваалцлаа. Нэг асуудлаараа дагнан ажиллах явцад зэрэгэлдээ холбоотой өөр асуудал зэрэгцэн оршиж байсан уу? Хамтд нь авч ажиллавал илүү үр дүнд хүрэх байсан уу? Анхаарлын гадна үлдсэн асуудал, тэдгэрийг бий болгож байгаа хүчин зүйлс, орхигдсон бүлэг байна уу зэрэг асуултыг тавьж, эрхийн зөрчлийг илүү нарийн харж, зохицоор шийдэхийн тулд бид хэрхэн ажиллах ёстой талаар ярилцлаа. Бодгоос судалгаа хийгдсэн байх ёстой. Ерөнхий боловсролын болон ихтэй сургуулийн бусад бүх сургуулийн хөтөлбөрүүд ч гэсэн энэ талын мэдлэг мэдээллүүдийг бол байнгын ялгарлан гадуурхах гэдэг бол ийм юм аа гэдэг асуудлыг бол энэ төрөнд ойлгох шаардлагатай гэж юм үзэж байгаа. За шалгуу стандарт мониторинг үнэлгээг бол бид нар байнга хийж байгаа. Энийгээ бид нар бас хатадуулахгүй дахин хийж байх шаардлага бол заашгүй байна гэж ингэж бодож байна тийм. За ингээд төр иргэний нийгэм хоёр хоорондоо зохицуулж байж хоорондоо одоо төр бид нар бодтой энэ хяналтуудыг тавьж гарцуудыг гаргаж өгч хүмүүсийг сургаж хүмүүсийг чадваржуулж байж энэ нийгэм бол урагштай альхаа сайхан хөгжнө гэж ингэж боддог. За тэгээ энэ дээр би хит хитэн юмнуудыг бол гаргасан. За тэгээд миний цаг бол болох гэдэг ингээд даах шиг байна тийм. Энд бол яалтчгүй бид нар хэвлэл мэдээллийг бол өргөнөөр ашиглах хэрэгтэй. Нөгөө талд бол бид нар үйлчлэгчний эвлэл гэсэн энэ том бүлэг энэ том юуг бол байг бидний нийгмийн юунд бас хамааруулж явах зайлшгүй шаардлагатай юм аа гэж ингэж миний зүгээс ингэж үзсэн. За энэ дээр бол түрүүний миний хэлсэн асуудлуудаас хамгийн чухал одоо бодлогот дүн шинжилгээ хийж тэндээ одоо үнэлт төвчээр хандуулж болох юм аа гэсэн энэ санаа
надад болсон. За хамгийн сүүлд нь хэлэхэд бол угаасаа бидний хамгийн бодлого боловсруулахад ч гэсэн бодлого нөлөөлөлт ч гэсэн анх одоо ганц гарын авах ганц боломжтой юу вэ гэхээр нэгдсэн улсны байгууллагын хүний эрхийн холбоонуудаас гаргаж байгаа зөвлөмжүүдийг бол гэдэг үйл ажиллагаанд удирдлага болох ёстой. Зөвлөмжүүдийг бол сайн мэддэг байх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө засгийн газарт бол байнга шахах шаардлага бол өгүүлж байх ёстой. За энэ дээр бол тодорхой асуудлын өрөөнд төрөлхтний өөрөөр хариуцлагыг хамаарсан одоо СЭДА конвенцийн 6-аас 16 дугаар бүлгүүд бол ихэнх одоо ач холбогдолтой тэндээс гарсан зөвлөмжүүд бол их өндөр үр дүнтэй байдаг. Энэ зөвлөмжүүдийг бид нэг бүрчлэн уншиж хэрэгжүүлэх талаар анхаарах хэрэгтэй. Шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоог орохдоо өөрсдийн төлөөллийг гаргаж байгаа бид төлөөллөө. Гэхдээ төлөөлөл маань бидний оролцоотой гарч юу? Намынхаа оролцоотой, өшөө иргэдийн оролцоотой гарч юу гэдэг дээр бас бид дүгнэлт хийх ийм шаардлага байна гэж ингэж бодож байна. За мөн шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоог бий болгоход иргэний нийгмийн байгууллагуудын, эмэгтэйчүүдийн байгууллагуудын хамтын ажиллагаа, ив нэгдэл, зорилт яг тэрдүү чиглэж чадуу, нэгдэж чадуу гэдэг зүйл бас бидний өмнө шинэ одоо сорилт бас шинэ боломжууд байгаамаа гэж бодож байгаа. Охидыг заавал тусгай үзэх шаардлагагүй. Охид бол хүүхэд учраас хүүхэд гэдэг нэр томьёоноор явах ёстой. Эсвэл охид өсвөр насныхан гэдэг бүлэг дотор хамаарах ёстой гэдэг үзэл бодолтой хүмүүс манай нийгэмд маш олон байдаг. За охидын утга учиртай оролцоог хангаж байна гэдэг нь бол бид нар өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө гарах эрхийн асуудлуудыг насанд хүрсэн эмэгтэйчүүдтэй ярилцахаас илүүтэйгээр охидыг бага наснаас нь чадваржуулж, охидыг бага наснаас нь өөрийгөө хамгаалах, өөрөө хүчирхэг байх, өөрөө дуу хоолой байх, энэ үйл явцад сургах, энэ чадварыг эзэмшүүлэх дээрээс нь энэ зоригийг охин наснаас нь эхлээд өгөх нь хамгийн чухал. Зөвхөн нэг байгууллага юм уу эсвэл тухайн одоо асуудал хурцаар тавигдж байгаа улс орнуудын асуудал биш юм аа. Энэ бол дэлхийн асуудал, бидэнд бүгдээрэнд нь хамаатай, бидний бүх байгууллагуудад хамаатай ийм асуудал юм байна. Охидын аж амьдралыг сайжруулах, гендер гიშ бүс байдлыг арилгахын тулд бид нар юу хийсэн бэ? Цаашдаа бас юу хийх шаардлагатай байгаа вэ гэдгийг зөвхөн тэр өдөр биш, бүтэн жилийн хугацаанд бүтэн насан туршдаа бас эргэлзүүлж боддог өөрчлөлтийн төлөө тэмүүлдэг ийм өдөр байх хэрэгтэй юм шиг байна. Нэг ийм гурван төвшөнд хувааж үзье. Асуудлын хувьд бид нар ямар асуудлуудыг олж харж байгаа вэ? Бэлгийн хүчирхийллийн асуудлаар, охидын жирэмсэл төрөлтийн асуудлаар тодорхой ажлуудыг хийж байгаа маань гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд бас ажиллаж байна. Тэгээ охидын хөгжих эрхийн асуудлыг бас ярьж эхэлж байна дөнгөж. Энэ бол өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийх цаг хугацааны асуудал байгаа. За орчны хувьд бид нар сургуулийн орчинд охидын эрхийн асуудал, гэр бүлийн орчинд олон нийтийн газар гэсэн ийм орчны хувьд нь бас шинжилж тодорхой үйл ажиллагаануудыг явуулж байгаа юм байна. За хүн амын бүлгийн хувьд нь маш цөөхөн хүчирхийллийн хохирогч, даван туулагч басан тодорхой тооны охидуудад чиглэсэн ажлууд бол байна. За өсвөр насны ээж эхчүүдийн чиглэлээр бол яг манай гүнж төв 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд дээрээс нь тусгай хэрэгцээтэй охидууд, өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй охидын эрхийн асуудал, бэлгийн цөөнх охидын эрхийн асуудал, дээрээс нь үндэсний цөөнх охидын эрхийн асуудал гэдэг энэ охидын бүлгийн асуудал бол бүхэлдээ орхигдсон байна гэж хэлдэг. Тэгэхээр бид нар энэ асуудлыг шийдвэрлэхэд бол хамтдаа юу хийх вэ? Яаж сайжрах вэ гэхээр охид эмэгтэйчүүдийг бүтээлтэй мэдээлэл гаргах үйл ажиллагаа хэрэгжүүлэх. Энэ үйл ажиллагаанд олон нийтийн мэдээлэл, сайн сэтгүүлийн газруудыг өргөнөөр хангуулмаар байна л да. Бүхэл мэдээлэл барайл хараагүй иргэд барайлаа сонголоо иргэд нөгөө сахиат аудио хэлбэрээр касатуа эмэгтэйчүүдийг төрөлх хэл дээр ингээд явуулдаг. За одоо КДК-д тохоос уршин сэргийлэх гэхээр зөвхөн нийтийн эмэгтэйчүүдтэй зориулж явуулаад байдаг. Хараа барайлаа биелэгсэн энэ төрлийн мэдээлэл ганцч байхгүй. Аудио болон одоо тохиогоор хэмлэгдсэн энэ төрлийн мэдээлэл ганцч байхгүй байгаа. За тэгээд сонин сэтгүүлүүдээр гарахтаа зүгээр дандаа ийм нийт ерөнхий эмэгтэйчүүдэд зориулсан мэдээлэл явуулаад байдаг. Тэгэхээр одоо ТV100 гэж нэвтрүүлэх нэг газар хэл дээр яагаад байж болохгүй гэж. За нэг одоо томоохон сэтгүүлүүдээр нэг хүнс яагаад тэр тухайн хэл дээр гарч болохгүй гэж. За хөрвөн бүлгүүдийн хөгжлийн арга хэмжээнүүдэд бас энэ шилжин суурьшиж үндэсний зөв болон хөгжлийн чиглэлүүдийг илүү чиглүүлэх гэж оруулсан байна. Тэгэхээр энэ дээр юу хэлээд байна вэ гэхээр одоо шинэ жил болохтаа зэрэг шилтгэн шилдэг байгууллага, шилдэг шилдэг энэ тренер онцлог хүн гэж ингээд ярьдаа явсан. Тэгэхээр энэ хүмүүсийг шалгаруулахдаа үйл ажиллагаанд энэ гурван бүлэг рүү чиглэж өг гэдгийг тийм шалгуурыг бид нар оруулаад өгчвөл их сайн болов гэж харж байгаа. Одоо шилдэг бизнесийн байгууллага гэдэг энэ байгууллага хөгжим бишэлтэй хүмүүсийг орох нөхцөлийг бүрдүүлсэн юм уу? Эсвэл тэр үндэсний зөв цаатан шилжин суурьшигч эмэгтэйчүүдийг ажлын байранд хангасан юм уу гэдэг
шалгууруудыг оруулах гэсэн юм болов. Дээрээс нөгөө магистр, бакалавр, докторийн зэрэг гоёлогч нар бас яг энэ чиглэл рүү бас сайн дурын үйл ажиллагаа хийсэн байх юм бол оноо нь илүү байх гэсэн тийм төсөлтүүдийг хийж өгөх хэрэгтэй болов. За ажил эрхлэлд орлоготой болох үйл явдлыг дэмжсэн үйл ажиллагаануудыг хийх хэрэгтэй байна. Манай дээр бол хөгжлийн шийдвэрийг дөрвөлтэй дэмжих хөтөлбөр гэдэг хэрэгждэг. Тэр багтаас хөгжлийн шийдвэрийн эмэгтэйчүүдийн хөгжлөлтийг дэмжих гэсэн хөтөлбөр яагаад байж болохгүй гэж яагаад шилжин суурьшигчид одоо бүлгийн зөвхөн эмэгтэйчүүдийн хөлбөмбөлтийг ажил эрхлэлийг дэмжсэн тусгайлсан бодлого зохицуулах байх уу? Эмэгтэйчүүдийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагаанд нэгдсэн бодлоготой болох ажлыг эхлүүлмээр байна. Энэ дээр эмэгтэйчүүдийн хөгжлийн төвч юм уу? Нэг тийм том төвтэй байна. Энд дээр казан эмэгтэйчүүд, тухайн эмэгтэйчүүд мэдээлэл авчдаг нэг асуудал тулгархад эрүүл мэндийн асуудал тулгараад эмчит очиад үзүүлэхээр нөгөө монгол хэлээр яриад нэг ойлгохгүй байгаа учраас энэ төв дээр ирээд зуршлах үйлчлэг аваад дэмжлэг үзүүлсэн ийм төв байрлаа. Энэ ялгуурлын гадуурхалтын асуудалд бол үнэхээр анхаарал хандуулахгүй болохгүй ажилгүйдэл бие үнэлэл радио бутаан дурамжлал ялгуурлын гадуурхалт нь бол зөвхөн одоо би сэтгэл болоод зогсохгүй хүмүүс ялгуурлан гадуурхал гэхийг юу гэж ойлгоё гэхээр нэг л зодож мэдүүлэх юм ойлгодог. Гэтэл энэ бол тэрнээс бүр энгийн наад захын одоо хүний харилцаанаас өсвөлээд ялгуурлан гадуурхалтын асуудал эхэлж идэг гэдгийг бол авч үзэх хэрэгтэй байна. Тэгээд энэ бол ил болоод даалт хэлбэрээр явагддаг. Тэгээд бие болон сэтгэл зүйн дарамт ялгуурлан гадуурхал тэгээд тэр байтугай үг хэлээр удаан доромжлох үзэн ядах зэрэг одоо хэлбэрээр явагдаж байгаа асуудлыг бол бид нар аль болох нийгэм таниулж зохицуулах зорилготой юм аа. За тэгээд бидний эмэгтэйчдийн хөдөлгөөнд их оролцоо юу байваа гэхээр одоо бид бол яг хоо иргэний нэгэн байгууллагууд, хүний эрхийн төрийн бас байгууллага тэгээд эмэгтэйчүүдийн хүний эрхийн байгууллага зэрэг байгууллагуудтай нэлээд уран хамтын ажиллагаа харилцан ажиллагаатай явж байгаа. Тэгээд энэ бидний одоо эмэгтэйчдийн хөдөлгөөнтэй оролцох нэгдэх бас нэг гол шалтгаан нь бол бид энэ эдгээр хөдөлгөөн нэгдэж бид дуу хоолойгоо нэгдэж илэрхийлж одоо байцнараа гадаад харилцаа өргөжүүлэх юм гадны тэр донор одоо юунд нөлөөлөх эмэгчээс бид нар тэр туслан дэмжлэг авах асуудлыг бол өнөөдөр ярихад бол арай өргөн хүрээний болох болов гэж бодож байна. Ялваа нэгэн ялгуурлан гадуурхалд өртөхгүй байх хэрэгтэй. Хэрвээ илэрхийлсэн тохиолдолд бол ерөөсөө энэ юу бол эрх нь бол хангагдахгүй байгаа гэж үзэж байгаа. Эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр ажиллаж байгаа бүх байгууллага бүлэг нийлэн хөдөлгөөнийг бүрдүүлж тийхүү нэгдмэл зорилготой нэгэн зэрэг хөдөлж чаддаг байгууллага хувь хүн бүр хөдөлгөөндөө хүч ухаанаа нэмэрдэг учраас нийгмийг хөдөлгөж манлайлж иржээ. Гэсэн хэдий ч энэ хөдөлгөөнийг бүрдүүлдэг байгууллага бүлэг эмэгтэйчүүд бүр туршлага нас хөдөлгөөнд нэгдсэн цаг хугацаагаараа арга барил хандлага эзэлж байгаа байр сууриараа гэх мэт олон ялгаатай. Иймд хөдөлгөөнийхөө эдис бүрийн өөр мөн чанар, шинж, ашиг сонирхол, ирмэлзэл, сэдвийг илүү сайн ойлгож, хөвхүүлэн дэмжиж, хүндлэн өргөмжилж урмыг нь бадраан үр ашигтай хамтран ажиллаваас бид хөдөлгөөнөө илүү нэгдмэл, илүү хүчтэй, оновчтой, ухаалгаар авч явж чадна гэж оролцогчид үзэж байлаа. Нэгнийхээ давуу талыг түшиж ажиллая. Бид бие биенээ нэгэнгүй ойлгож, нэгддэг сөрөг талуудаа нарийн тодорхойлж, нэгдлээ бэхжүүлэхийн тулд түншийнхээ хүрээг тэлж ажиллах талаар өөрсдийн туршлага, амжилт, сургамж, боломж, түүнийг нэмэгдүүлэх арга замын талаар элен далангүй ярилцлаа. Хөрөнгө ослох процесс бол маш удаан хугацаанд явагддаг. Энэ бол жил хагасын дараа энэ үйл хэрэг болж одоо бүтсэн, тийм ээ? Тэгээд энэ хамгаалах байрны бүх одоо дотор тэр өрөөнүүдийг бол бүрэн тогтжуул засварлаж энэ ажлуудыг бол бид нар бас өнгөрсөн жил бол амжилттайгаар ингэж хийсэн. За тэгээд бидний бас нэг авсан одоо сургамж юу вэ гэхээр ерөөсөө бид нар хүнээс аваад байх хэрэгтэй биш юм байна. Бид нар бас өгөх хэрэгтэй юм байна. Яагаад гэвэл бид нар ерөөсөө аваад биднэрт одоо өгөхөр юу байна гэдээ эргээд харж байна. Тэгвэл бид нар зөвхөн тэр одоо бизнесийн байгууллагаас юм аваад байх биш. Бид нар байгаа өөртөө байгаа тэр боломжоо босдог бай. Тухайлбал бид нар яах вэ гэхээр тухайн одоо бүс корпорациуд, компаниудын одоо ажилтнуудыг бид нар сургах тий. Тэр чиглэл рүү бас ингэж хамтын ажиллагаа ингэ хөгжүүлж эхэлсэн. Тэгээ бидний авсан сургамж бол юу юм гэхээр бид нар ерөөсөө нөгөө асуудлыг ингэж аюул сайн бодлого
эргэцэн үед тийм ээ асуудал ингээд бодлогод нөлөөлж чаддаг асуудал ойлгож, агуулга ойлгож ингээд нөлөөлж чаддаг. Гэхдээ бидний бас нэг нөгөө баг нь бол санхүү төсвийн асуудал тийм. Тэр багнаа бид дандаа ингэж нурааж ингэж орхитуулж ингэж явж байгаа. Тэгвэл яг түүн бодлогод нөлөөлдөг шигээ ингэж хамтарч ажилладаг шигээ бид төсөвч гэсэн ингэж нөлөөлөх ёстой байна. Хамтаараа бүгдээрээ. Гэвч үр дүн чиглэсэн төслийн менежмент нь өөрөө юу юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэгэхээр үр дүн чиглэсэн багийн удирдлага зарчимтай байх хэрэгтэй. Санал болгож байгаа зорилт нь тухайн салбарынхаа ямар бодлогыг, ямар арга механизмаар аль түвшинд хэрэгжүүлэх юм бэ гэдгээ хоорондоо багийн түвшинд маш сайн ойлгогдсон байна. Ямар Монгол улсын ямар бодлого тогтоол юм уу? Эсвэл олон улсын конвенц юм уу? Эсвэл тухайн сум орон нутгийн засгийн газрын засаг даргын мөрийн хөтөлбөр юм уу? Тэрийгээ бид нар эхлээд бодож байгаа түүн дээр үр дүнгээ чиглүүлэн одоо хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Бид доор байгаа арт одоо мас иргэд тэр хэсэг рүү одоо бид бас багтан орсон болоо илүү их одоо мэдээлэлтэй тэр манлайлалын төвшөнд илүү их одоо явцсан. Тэгээ яг одоо иргэдрүү чиглэсэн тэр иргэдийнхэн одоо хүний эрхийн тэр одоо суурьсан жинжин тэгш байдал шодрог ясч ер нь яг тэр хүний эрхийн жинжинтэй ойлгох мэдлэг иргэдэд бас төдийлөн суулгах чадаагүй тэр хүмүүстэй бас мэдлэг мэдээлэл хангах ажил маань бас дутуу байсан болоо бас гойлгсон хүмүүс төрийн байгууллагатай бас шаардаж хийгүүлэх бас илүү тэднээс мэдээлэлтэй мэдлэгтэй бас асуудалд орж бодлогын төвшөнд асуудлыг оруулах түүгээрээ дамжуул иргэдрүү чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх төрийн үйлчлэгийг үр дүнтэй явуулах гэдэг бидэнд бас хийж бас төдийлөн амжилттай чадвар ажиллуулж байна. Хийсэн одоо амжилттай ажиллуулж бас байна л да тий. За цааш бид илүү их одоо мэдээлэлтэй иргэд олон хүмүүнлөө заавал одоо эмгтээчүүд гэхгүйгээр бид бүх төвшөндөө бас боломжоор өгөх өөрсдийнхөө одоо эмгтээчүүдийн хөдөлгөөнийг илүү одоо бусад сүлжээ бусад одоо байгууллагуудтай зөвхөн байгаль орчны чиглэлийн байгууллага зөвхөн эндээс нэг ихэд байгаль орчны чиглэлээр өмнө одоо бас энд надад сургалт явуулах бүжигдмаа гүйцэтгэлтэй орон сургалт явуулах боломж олдоод өөр олон хөдөлгөөнөөс нийгэмд бүрдэх ба тэдгээрийн хоорондын харилцан ажиллагаанаас дэвшил гардаг. Бидний хөдөлгөөн тэрхүү нийгмийн нэгэн хэсэг баггүй нөлөө манлайлалтай хүчин. Манай нийгмийн ямар ч асуудал бидний хөдөлгөөн тэдгээр хөдөлгөөний ашиг сонирхлын огтлцоонд байж шийдэгдэнэ. Монголд бид тэдгээд тустай байгаад салангат замаар яваад байвал улс орныхоо аль ч асуудлыг цогцорж төгс шийдэхгүй. Дэлхийн хүртэл тэгж тусгаарлахгүй гэж байна. Бид хоорондоо мэдээлэл, мэдлэг, туршлагаа солилцож хамтран ажиллах оновчтой сууг арга барилтай болох ёстой. Түүний энэ ажилд тийм үр дүнд хүрүүл бидэнд ийм тустай гэж ханддаг болох. Үр дүнд нь бид өөрсдөө хөгжин, хүссэндээ ч илүү үр дүнтэй хүрнэ. Аль нь ч хожих, хоёул хожих гэсэн зарчмаар ажиллах талаар бусад чиглэлээр ажиллаж байгаа хөдөлгөөний оролцогчид арга туршлагаасаа хуваалцлаа. Тэгэхээр зэрэг байгаль орчны төрийн бас байгууллагууд бол яг энэ зөвхөн байгууллага хамгаалсан өмнө төрхөөр нь хадгалаад хож үлдээл гэдэг ийм л одоо үзэл санаа үзэл баримталтайгаар бол үнэт зүйлээ болгож ингэж явж исэн бол одоо энэ биш юм байна гэдэг бол бид нар харж байгаа. Тэгэхээр зэрэг Монгол улс татвартай хөгжлийн зорилтуудаа өнгөрсөн одоо сүүлийн хэдэн жилд гаргаад өнгөрсөн 2015 онд бол ингэж баталсан байж байгаа. Тэгээ энийг батлах энэ боловсруулах энэ төлөвийн семинар дээр бол энэ асуудлыг бол ярьсан байгаа. Тэгэхээр энэ дээр ярих энэ материалаас авч үзэхэд бол ер нь бол Монгол улсад энэ байгаль орчны өмнө тулгымцсан асуудал юу байж гэн, нийгмийн салбар тулгымцсан асуудал юу вэ, эдийн засгийн салбар тулгымцж байгаа асуудал юу вэ гэдэг энэ зөвлөлийг өдөр материал юунаас хуралдаан дээр бол ярьсан байж байгаа. Тэгээ эндээс харахад бол байгаль орчны өмнө бол ингээд энэ 6 асуудлыг бол их гаргаж ирсэн төлөвлөлөө хураангуйж ингэж гаргаж ирсэн. Нийгмийн салбарт ингэж гаргаж ирсэн байж байгаа мөн. Тэгэхээр зэрэг энэ хоёр ямар хамааралтай байна вэ гэдгийг авч үзсэн. За байгаль орчны салбарын төрийн бас байгууллага тэдгээрээ эвсэл холбоолол эмэгтэй шийдлэр асуудлаар ажилладаг төрийн бас байгууллагатай нэгдэх, хамтрах, арга зүй туршлага, мэдээлэл хуваалцах шаардлагатай байна. Ингэж бид хүчийг нэгтгэж энэ их дэлхийг аврахгүй бол их дэлхийд энэ экологи уулмыг басгад хамтарч ажиллахгүй болохгүй байна. За Монгол улсад оролцооны бодит арчдыг бэхжүүлэх, иргэний нийгмийн хөгжих орчныг баталгаажуулахад хамтын хүчийг нэгтгэхгүй бол байгаль орчны төрийн бас байгууллага дотор бас олон янзын төрийн бас байгууллага байна. Карманы төрийн бас байгууллага, захиалгатай төрийн бас байгууллага. Эднийг бол байгаль орчны төрийн бас байгууллагыг шантажчин төрийн бас байгууллагч нэр цололдог болсон. Тэгэхээр энэ бол иргэний нийгмийн хөгжих орчин, ажиллах орчныг бол хомсдуулж байна. Ийм учраас эмгтээчүүдийн байгууллагатай хадгалж мэддэг
илүү ёс зүйтэй иргэний нийгмийг төлөвшүүлэхэд бол бид хамтах хэрэгтэй байна. За ингээ муу засаглалын бүх шид тэмдэг бүхий гэж байгаа. Тэрийг бол онцолж хэлье гэж бодож байгаа. Энэ өнөөгийн засаглалыг хариуцлагатай, хяналттай болгоход бол хамтын хүчийг үр дүнтэй нөлөөлөл ажил хийе. Тус тусдаа жижиг дуурайд энэ тийм ингээд өөр асуудал яриад байгаа ш. Хамтарсан байдлаар хүчээ нэгтгэж ингэж дуу хоолойгоо хүчтэй дуурах шаардлага байна гэж. За бид эмэгтэйчүүдийн байгууллагаас би охид гэдгийг ингэж харуулж байгаа. Бид охидыг аль өнцгөөс нь харах вэ? Энэ нөгөө юм аа. Тэгээд энийг бид нэр эмэгтэйчүүдийн нэг хэсэг гэж үзэх үү? Хүүхэд гэж үзэх үү? Би түрүү хэлсэн. Хүүхэд гэдгийг эрэгтэй эмэгтэй хүүхдгийг 18 нас хүрээгүй эрэгтэй эмэгтэй хүүхдийг хүүхэд гэж хэлнэ гэсэн. Тэгвэл эмэгтэйчүүдийн нэг хэсэг охтууд болов. Та нар анхаарал яаж ордог юм бол? Хамаарах шаардлагатай гэж үзэж байна уу? Ирээдүйд ээж болно гэдэг утгаар нь харж байна уу? Тулгарч байгаа асуудал бүрээр бид нар хараад байна уу? Үүсэл сул дараа болохоор нь хараад байна уу? Үүсэл эрүүл мэнд боловсруулалтын хувьд төдийлөн одоо эрхээ эдэлж чадах байгаа зүгээс нь хараад байна гэдэг. Энэ асуултыг бол би одоо таамаг тариад үлээн гэж бодож байгаа. Курсын онцлогоор нь хараад байна. Тийм ээ? Ер нь судалгаанд ингээд охтын асуудал гарч ирээд байдаг болохоор нь харж байна. Ингээд харах юм. Тэгээ охтууд хүчрхийлэл өртөөд байгаа бол яах вэ? Үр хөндлөлтийг ихээр хийлгээд байгаа бол яах вэ? Өсвөр насны ээжүүдийн асуудал байгаа бол яах вэ? Охтууд арх тамхи мансууруулах бодисонд ороод байгаа бол яах вэ? Охтууд хүний найманд өртөөд байгаа бол яах вэ гэсэн асуудлаа бид харж гэнэ үү, яаж гэнэ гэдэг бол бидний дараагийн асуудал байна гэж байна. Охид гэж хэм бэ гэж бид асуу. Ихэнх нь бол 10-аас 18, 12-аас 15 шилжилтийн нас олон янзаар хийх ба. Гэтэл насаар нь хараад байтал бидний одоо асуудал нь юм дээр байна нөхөр яагаад 4 настай хүчрхийлэл өртөөд байгаа? 5 настай хүүхд яагаад аавынхаа хүчрхийлэл өртөөд байгаа? 6 настай хүүхд яагаад ахыхаа хүчрхийлэл өртөөд байгаа? Бэлгийн хүчрхийлэл. Энэ охин гэдэг утгаараа юм уу? Эмэгтэй гэдэг утгаараа юм уу? Ингээд ярих юм бол бид нар яг юм бол зөндөө байгаа. Би өөрийнхөө асуудлыг бол танд болгомооргүй. Хүний эрхийн асуудал гэдгийг томч гисэн нөгөө хүмүүсийн эрхийг хязгаарлалт учраас та нар шиг туршлагатай арга зүйтэй хүмүүс бол бид нар энд бол олон талаас нь ярьж, олон талаас нь хамтарч, арга туршлагаа нэгтгэж, үйлчлэгээ нэгтгэж энэ охтын асуудал эмэгтэйчүүдийн асуудыг харах байхаа гэж ингэж би бодож байгаа. Ямар нэгэн байдлаар бид нар засгийн газрынтай зөвлөлддөг болж эхэлж байна. Гэт одоо хүртэл өрнөж явж байгаа 5 үеийн хамтарсан ажлын хэсэг бол байгуулагдаад ажиллаж байна. Цаг байна. За энэ бол яг хөөөр бидний бас нэг одоо нэг чухал нэг хийж байгаа зүйлээ гэж одоо хэлмээр байна. Байгууллага тус бүрт өөрийн гэсэн юм боломж нөөцүүд байдаг. Энийгээ бид нар нийлүүлэх юм бол энэ хүч маань хамаагүй том хүч болоод бид нар хамаагүй далаацтай ажиллах боломжтой. Тэр энэ одоо үгдгийн боломжоо бид нар илүү алдаад байдаг юм уу? Тэгэхээр энэ одоо зүйл дээр та бүхний анхаарлаа хандуулаасаа гэж хүсэж байна. Жишээлбэл Улаанбаатар хотод бид нар энэ одоо үгдгийн 5% төлөөх гэж дэвшил ажиллаж шүү дээ. Энэ эрүүгийн эрх зүйн шинжилгээг бид нар урагшин ахиулахын төлөө ажиллаж байна. Энэ хүрээнд бол маш олон одоо үгдгийн бодлогын нөлөөллийн баримтууд гаргаад байгаа. Тэгэхээр энийг зөвхөн одоо Улаанбаатар хотод байгаа 5-10 байгууллага яриад явах биш. Энэ Монгол улс орон даяар аймаг бүр чадах юм бол сум бүрт энэ асуудлыг хөдөлгөөнүүд яриад явах юм бол энэ төр засгийн дураараа ашиглаж ийм одоо үгийн дур зоргоор шийдвэр гаргахгүй байхгүй. Хөдөлмөрлөг орчин, цалин хүнсний асуудал нь ямар вэ? Энэ дээр гендрийн үнэлгээ хийхээс гадна энэ 7 хоногийн санамсаргүй төвийн ангаар сонгосон цаг үеийн мэдээний агуулга одоо цагийн үйл тэгээд UBS телевизийн CT News гэсэн энэ хоёр хөтөлбөрт энэ гендрийн дүр төрхт нь үнэлгээ хийсэн байна. Тэгээд энэ эдгээр үнэлгээнээс энэ санал зөвлөмж гарсан нь болохоор энэ гендрийн бодлоготой байх ёстой байна. Ёс зүйн код батлах хэрэгтэй байна. Тэгээд энэ эмэгтэй эрэгтэйчүүдийн төлөөллийн тэнцвэртэй байдлыг хангах энэ мэдээ нийтлэлийн агуулга гэсэн зөвлөмжүүд гарсан байна. Гендрийн тэгш байдлыг одоо илэрхийлж чадхуйц нэг тийм энэ зураг байгаа. Энэ 2010 онд энэ Кен Смит гэдэг гэрэл зурагчин Аляскад аялж явахдаа энийг гэрэл зургийг хаснаа болсон байдаг. Тэгээд энэ болохоор энэ газрын дундад тэнгис Атлантын далай гэсэн хоёр далайн энэ уулзах одоо нийлж байгаа хэсэг байгаа. Энэ хоёр далай ингээд хоёр өөр усны өөр нягтралтай учраас энэ уучрах уулзах хэсэгт нь үргэлж энэ цагаан зурс үүсэж идэг юм байна. Тэгээд энэ цагаан зурс нь болохоор эрэгтэй эмэгтэйчүүд охид хөвгүүд бол адил тэгш хэрэгтэй, ижил боломжтой, адилхан одоо чадвартай мөн
энэ давлгаа уусгах халуугаа одоо өсөл тэмүүлэлтэй гэдгийг илэрхийлж байгаа ийм цагаан зураг байгаа. Бодлогын орчны талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх, энэ талбар дахь тоглогчдын мөн чанар, ашиг сонирхлыг салган ойлгох, бодлогын ялангуяа түүний өгөөжийн үнэлгээ, нөлөөллөхийг чадвараа нэмэгдүүлэх, бодлого түүний хэрэгжилтийн гендрийн мэдрэмжтэй болгох, захим орчинд ажиллах чадвараа хөгжүүлж, даяарсан хөдөлгөөнтэй хөл нийлүүлэн хөгжиж, нийгмийн журам, хандлагыг өөрчлөх хүчээ бэхжүүлж, түүхээ баяжуулах асуудлаар санал дүгнэлтүүдээсээ хуваалцлаа. Бодлого хүний хэрэгжилтийг гендрийн мэдрэмжтэй болгох чиглэлийн ажил бол бидний одоо үйл ажиллагааны үндсэн том хэсэг нь болж ирэх ёстой байгаа. Захим орчинд ажиллах чадвараа хөгжүүлж, даяарсан хөдөлгөөнтэй хөл нийлүүлэх, бүхэн төлөө нийлүүлэх зорилгоо арга барил, хандлага, үзэл баримтас, стратеги хөгжиж нийлүүлэх шаардлага гарч ирж байгаа. За мэдээж өнчөө бол эмэгтэйчүүдийн чиглэлээр ажилладаг төрийн сонгуулиуд цугларсан байна. Гэсэн хэдий ч бид нар ер нь бүх иргэний нийгмийн байгууллагуудын хамгийн ардаар байх 105 гишүүн махад хамгийн ойр мэдчих хэвээр хуулиудыг жигсаалт гэж бидний бодлоор эвдэр байна. Нэгдүгээр мэдээж үндсэн хуулиа тийм мэдж байгаа хэрэгтэй. Тэгээ мэдээллийн их тод байдлыг бол бидний маш том арга хэрэгсэл. Бид нар мэдээллийг хэрэг өгөхгүй онцгой албан агчлалын хуулийг барьж харилцсан шүү дээ. За захиргааны ерөнхий хуулийг өглөө түрүүчийн хэсгээр бас ашиг сайхан хичээлжсэн. Захиргааны ерөнхий хууль гэдэг маш чухал хууль. Энэ оны 7 сарын 1-ээс хэрэгжээд эхэлсэн. 10 орчим жил боловсруулагдсан. Энд ажилласан хүмүүс ч гэсэн сууж ах шиг байнгын харж байгаа. Тэгэхээр энэ хууль тогтоомжийг одоо эхнээс нь шууд хэвшүүлээд хэрэгжүүлээд явах хэрэгтэй байна. Тэгэхээр цаг орон нутаг болгоно, төвшин болгоно иргэдийн хяналтаар дамжиж хэрэгжин. Төрийн байгууллага өөртөө хэвшүүлэх бас цаг орно шүү дээ. Тэгэхээр тэрийг хурцхайг бол иргэдийн оролцоо чухал байгаа. За энэ дээр бас төрийн байгууллагууд ажиллаж байгаа. Хяналтууд мониторинг хийгээд эхэлсэн байгаа юм байна. За дараа нь иргэдээс төрийн байгууллага албан тушаал гаргасан өргөдөл хаантай шийдвэрлэх тухай энийг бол бүгдээрээ баг мэдэх бах тийм ээ. Өргөдөл гаргаад 30 хоногийн дотор хариу гаргах юм гэдэг хуулиуд бас байгаа. Энэ бол бүх салбарт хэрэгжих учраас хэлээд байна. Бид нар бас тодорхой хэмжээгээр гендрийн асуудлыг яг энэ төвшөнд нь яг олон улсын одоо хөтөлбөөнүүдтэй энэ тэнцүү явах хүрээнд нь бас нэлээд одоо бодлого болгож гаргаж ирсэн. За илүү хамгийн бидний аюул сайн ойлгож авах хэрэгтэй юм юу байгаа вэ гэхээр зөвхөн бид нар эмэгтэйчүүдийн эрхийн тухай юм уу эсвэл нэг зөрчлийн тухай асуудал биш. Энэ одоо хийгдэж байгаа бодлого хөтөлбөр маань энэ хийгдэж байгаа үйл ажиллагаа маань тэр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хэрэгцээнд суурилж гэнэ үгүй гэдгийг бид нар заашгүй хэрэгтэй. Тэгэхээр танай орон нутгийн хэрэгцээнд суурилж гэнэ үү? Таны хэрэгцээнд суурилж гэнэ үү? Бидний хэрэгцээнд суурилж гэнэ үү? Тэгэхээр бидний хэрэгцээ хүн болгоны хэрэгцээ өөр, байгууллага болгоны хэрэгцээ өөр, одоо улс орон болгоны хэрэгцээ өөр. Тэгэхээр тэр эмэгтэй эрэгтэй хүмүүсийг нэг бүхэл гэж харахгүйгээр хэрэгцээнд нь тулгуурлаж гэнэ үү? За хэрэгжүүлж байгаа бүх үйл ажиллагаандаа энэ эмэгтэй хүмүүсийг оруулж гэнэ үү? Эсвэл ерөөсөө бидний хийгдэж байгаа энэ нийгмийн томоохон бодлогод тухайн нийгмийн соёлын хүчин зүйлийг харгалзаж үзэж гэнэ үү? Жишээлбэл Монгол эмэгтэй гэж хэмбэ гэж би анх эмэгтэйчүүдийн чуулган дээр ярьж ирсэн. Бүр одоо энэ одоо хэдэн одоо жилийн өмнө Монгол эмэгтэй гэж өөрөө хэмбэ бид нар тэрийг тодорхойлох ёстой. Тэгжиж бид нар цаашаага Монгол улсын хөгжлийн үйл явцад бид нар ямар хөө нэмэр оруулах вэ гэдгээ ярина гэж ярьж ирсэн. Тэрнтэй ижилхэн бид нар тодорхой хэмжээндээр өөрсдөө бас энэ соёлын хүчин зүйлийг дандаа харгалзаж үзэж явах хэрэгцээ гарч ирж байгаа гэсэн. Үүнтэй холбоотой бидний яг хэдэн үн яг энэ бүхнийг ашиглаж чадчих байна вэ? Онлайн орчинд онлайн энэ програмуудыг эзэмших тий хэрэг айж байгаа вэ? Хэдэн үн яг иймэрхүү мэдрэмжтэй байна вэ гэсэн асуулт надад аягүй сонирхолтой санагдсан. Тэгээд захим орчинд орно гэдэг нь тодорхой хэмжээнд бас айц байгаа мэдхгүй хүмүүсийн хувьд гэхдээ бас боломжууд байгаа гэдгийг бид мартаж болохгүй. Тэгээд бидний хийж буй ажил захим орчин ямар давуу талтай юм бэ гэдгийг мэдээж нийгэмдээ эрг нөлөө үзүүлнэ. Чухал мэдээллүүдийг бусдаа хуваалцах боломжийг олгож байгаа. Үүнээс гадна тэгээд шаардлагатай төслийн санхүүжилт босгох зэрэг боломжууд байгаа. Энэтэй холбоотой нэг жишээг би бас та бүхэн ярив. Тэгээд 2014 онд Ice Break Challenge гэдэг нэг ийм challenge болсон байгаа. Онлайн орчинд хийгдсэн кампанид ажиллагаа. Энэ юуны тухай гэх юм тархины хажуугийн хатуул гэдэг ийм өвчин байдаг байна. Америкт жид дунджаар 5600-аас дээш хүн өвчлөд 100,000 хүн тутмын 2-1 өвчнөр ингэ нас барж байгаа. Тэгээ энэ өвчний талаарх мэдээллийг хүмүүст хүргэх, үүнтэй холбоотой судалгааны дээр санхүүжилтийг босгох үүднээс Facebook-ийг ашиглаад
YouTube-ийг ашиглаад ингээд ийм компанид ажил өрнүүлсэн байгаа. Тэгээд өнгөрсөн 2013 оны төрийн бас байгууллага маань болохоор 20 сая долларыг буюу 50 тэрбум өөрөөр босгочихсон бол энэ үйл ажиллагааг өрнүүлсний дараа 2014 онд болсон юм байна. 7-8 дугаар сард 2 сарын хугацаанд 250 тэрбумыг босгож чадсан юм амжилтыг үзүүлсэн байгаа. Энэ бол ингээд мэдээж цахим орчны технологийн давуу тал гэж хэлж болно. Үүнээс Монголын бас нэг жишээ аваад энэ Лантун дохио төрийн бас байгууллага болон бусад энэ төрийн бас байгууллагад хамтраад ийм юу 4 настай хүүхэд хүчирхийлэл өөртөө жанасаа атсан 4 настай хүүхдийн дурсгал зориулаад энэ цагаан цуглаан гэдэг зүйлийг хийсэн байгаа. Тэгээд бас л цахим орчныг Facebook-ыг ашиглаад 15,600 хүн энд цуглаж 5,600 гаруй хүмүүсээс авч засгийн газарт тийм 8 заалттай шаардлагыг бас хүргэсэн байгаа. Тэгэхээр ингээд цахим орчин гэдэг зүйл маань хэр хүчтэй вэ гэдэг нь бас эндээс харагдаж байгаа гэж бодож байна. Мэдээж энэ бүхэнд маань англи хэл гэдэг зүйл бас айгүй чухал байгаа. Тэгээ бидний хувьд ингээд энэ сул тал болж байгаа бол аль болох тэр давуу тал болгож ашиглахын тулд залуу болгосон хүчнүүдээ бас өөрсдийн байгууллагатай авч ажиллаулаад тийм энэ бүхний давуу тал болгоод энэ боломжуудыг бас аваад яваасаа гэж бодож байна. Маш олон төрлийн бас байгууллагууд дэлхийн өнцөг болгоомоос эдгээр сайтуудаас хэдэн зуун мянган доллар босгоод төслөлтөд хэрэгжүүлдэг тийм туршлагууд байдаг юм байна. Чуулга үйлчлэлтийн үеэр оролцогсод хуралдаа оролцож өөрсдийнхөө асуудлыг ярьж дуу хоолойгоо өргөхийн хамт охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлаар өрнүүлж байгаа кампанид ажлуудад оролцлоо. 2 өдрийн турш мэдээллийн ярмаг ажиллаж эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага бүлгүүдийн бусдаа түгээх мэдээлэлээ хуваалцах талаарх материал болон танилцуулга судалгаа тайлангуудтай танилцаж байлаа. Чуулга уулзалт нь өнөөгийн амжилтаараа бахархахын хамт ямар дуршлаг сургамж хуримтлуулснаа эргэн харж, шин санаа авч, асуудлаа шинээр харж ажиллах, бусад хөдөлгөөнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, өөрсдийнхөө хандлагыг өөрчлөх хэрэгцээ шаардлагын шин нийтлэг эрмэлзлэл, арга замаа гаргаж ирэх боломж олголоо. Шин сорилтон шин боломжийг олгож байна гэдэгтээ оролцогч бүр санал нэгдэж, улам ихийг бүтээхээр чин эрмэлзлэл дүүрэн чуулга уулзалтаа өндөрлүүллээ.